ерөнхийдөө манай улс орон төдийгүй дэлхийн нийтэд тархаж байгаа шинэ коронавирусын халдварын цар тахлын үед ургамлын гаралтай юм бэлтгэлийг хэрхэн хэрэглэх, за ямархуу юм бэлтгэлүүдийг хэрэгжилж байгаа талаар мэдээлэл өгөх болсондоо баяртай байна. За тэгэхээр уламжлалт хангаа ухаанд бол ерөнхийдөө хижиг халуун гэсэн өвчин байдаг. Тэгэхээр халуун өвчний хүрээ хэмжээ бол ерөнхийдөө өвчний үе шатаас хамаараад 6 төрөл байхаас гадна за ерөнхийдөө учир шалтгаанаас хамаараад нэг гэмтсэн халуун, за хямарсан халуун, халдварт хижиг, хорын халуун гэсэн 4 төрөл байдаг. За үүний халдварт халуун буюу хижгийн халуун гэсэн өвчний хүрээ хэмжээнд за мөн түүнийхээ эс боловсрсон үе шатанд илүү их хамааралтай өвчин байгаа юм. За тэгэхээр уламжлалт хангаа ухаан бол эртээр үеэсээ иймэрхүү халдвартай хижиг өвчнүүдийг эмчилсээр ирсэн. За тэгэхээр ерөнхийдөө шинэ коронавирусын халдварын эхэнд илэрдэг шинж тэмдгүүд байгаа тийм ээ. Хүний өөрийн мах удаасаа хамаарат зарим хүнд одоо хамар битүүрэх, ядрах, сулдах, за нойрны байдал хямрах, за зарим хүнд болохоор бүхвий яс үйсээр өвдөх, хөлрөх, тамирдах, ядрах гэгчлэн эдгээр шинж тэмдгүүд гарч идэг. Хүний бие өөрөө эрүүл сарвал байна гэдэг бол хүний өөрийн бие махбодын дотоод тэнцвэр одоо тэнцвэртэй байх ёстой. За тэгэхээр уламжлалт хангаа бол өвчнийг ангахтаа одоо эдийн ундаа явдал мөр одоо ийм засал гэсэн 4 ерөндөөр ангаадаг байна. Одоо эмийн эмчилгээнийхаа тухай ярив тийм ээ. За нэгэнтээ ерөнхийдөө шинэ коронавирусын халдвар маань одоо хүний биед байх ёсгүй нянг вирус гаднаас халдварлаж байгаа учраас бид бас тодорхой хэмжээгээр одоо өвчин хүндрэхээс сэргийлээ эмийн эмчилгээ хийх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр уламжлалт хангаа ухаанаар манай оронд бол одоо судалгаан шинжилгээгээр нотлогдсон байгаа эмт өцсүүдийг мандур норвдлоо гэрчлийн эмт өцсүүдийг зөвлөж байгаа тийм ээ. Тэгвэл мөн адилхан одоо аюурвед хангаа ухаанаас үүсэлтэй хямлай үйлдвэрийн бас кофлет, диакоф, березол гэсэн эмт өцсүүдийг бас дүрдэж болохоор байгаа юм. За кофлет, диакоф гэсэн хоёрын бол мөн л адилхан уламжлалт хангаа ухаан дээр суурилсан 20-од эмийн ургамлыг агуулсан эмийн бодис байдаг юм байна. За жишээлх юм бол тодорхой нэгэн бүрдэж орсон тэр эмт өцсүүдийн тодорхой хэсгэн дээр цусыг шингэрүүлэх юм уу? За тодорхой хэсэг нь бол тэр хотоодны галын элчийг дэмжихэд нөлөөтэй эмт өцсүүд байдаг. За ялангуяа диакоф, кофлет гэсэн эмүүдд бол ерөнхийдөө энэ халуун хөтөн мөн чанарыг хоёулангийн агуулсан олон найрлагатай эмт өцсүүд агуулдгаараа онцлогтой. За березол гэсэн эмийн дотор мөн адилхан 10-аад эмийн ургамал орсон байхаас тодорхой зармыг нь дурдах юм бол за уушгинд сайн антиоксидант үйлдэлтэй эмт өцсүүд олноор орох. За уушиг маань өөрөө халуун хөтөн мөн чанараар хоёулангаар нь өвдөх магадлалтай учраас түүнийг бодолцсон бие махбодын дотоод халуун хөтөн тэнцвэрийг тэнцвэржүүлэх үүрэгтэй олон найрлагатай эмийн ургамлууд агуулдаг. Тэгэхээр коронавирус маань уушиг руу хэрвээ яваад орох юм бол уушигны цувцсан дээр байгаа тэр рецепторт бэхлэгдээд эс рүү нэвтэрж ороод тэнд одоо үрчлээ явуулдагтай холбоотой тухайн одоо вирус орсон эс маань одоо өвчтдөг байгаа. За тэр өвчсөн хэсэг дээр нь одоо нянг вирус ирж одоо өрөвсөл үүсгэх бүрэн боломжтой байдаг учраас бактерийн халдвар бас хавсрах ийм нөхцөл бүрддэг. За хүний биед нэвтрээд орсон цус руу нэвтрээд орсон тэр вирус маань бас одоо судасны ханд байгаа тэр рецепторүүдэд бэхлэгдэж за цусыг их нөгөө өвтгөн болгож одоо судсан дотор өрөвсөл явагдуулдаг л да. Тэгэхээр цус өтгөрч жижиг бүлэнгүүд үүссэнтэй холбоотойгоор тэр одоо аль эрхтний судас гэмтсэн байна уу тэрнээсээ шалтгаалаад тухайн эрхтний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. За уушигны хувьд бол уушигны судасжилт бол суур хэсгээрээ буюу доод хэсгээрээ за мөн ардуура милиг их байдаг учраас яг одоо хоёр уушигны доод хэсэг буюу ар хэсгээр тийм ковидын өрөвсөл явагдах энэ вирусын өрөвсөл явагдах тийм ээ тэр одоо судас гэмтсэнтэй холбоотой тэр хэсгүүд одоо өрөвслийн шингэн хаван үүсэх энэ процесс бол автагддаг байгаа. Тэгэхээр ковидор өвдсөн хүмүүс одоо амьсгалын эргэтэн тогтолцооны үйл ажиллагааг нөхөн сэргээхийн тулд бид юуг анхаарах ёстой гэхээр нэн тэргуунд одоо цэвэрлэгээний үйл ажиллагааг сэргээх нь их чухал байдаг. Тэгэхээр агаар дамжуулах замын салст гэмтсэнтэй холбоотой тэр салстын гуужилт явагддаг одоо өвчсөн эсүүд нь гуужих ингэснээрээ бол салстын давхарга маань бас харьцангуй нүцгэрэх ийм үзэгдэл гардаг учраас тэр нь бол хүүтэн агаар, халуун агаар, замун одоо орж ирж байгаа амьсгалаар орж ирж байгаа агаарт агуулгадж байгаа төрөл бүрийн тоос тосонцорт илүү цочромтгой болдог. Тийм болохоор одоо тэр цочрлыг тийм ээ багасгах зорилгоор бол бас одоо харшлын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг зөөлөн эмүүдийг бас хэрэгжилж болно. За мөн одоо
агаар дамжуулах замын салтын нөхөн сэргээлтийг сайжруулдаг, дархлааны үйл ажиллагааг нь сэргээдэг, за мөн одоо эсүүд нь хурдан нөхөн төлчгөд нөлөөлдөг ийм одоо ургамлын эмүүд болон одоо хоол хүнс ажил амралтаа зохицуулах байдлаар энийг бол түргэсгэж болдог байгаа. Бас ковидын эмчилгээнд буюу ковидын дараах үеийн эмчилгээнд бол уламжлалт эмнэлгийн бэлтгэлүүдийг бас хэрэглээ тэр нэг үр дүнгээ өгч байгаа. Энэ нь бол одоо литр бар уур, жүр уур, ар уур гэсэн ийм одоо ургамлуудыг агуулсан ийм бэлтгэлүүд байгаа. Тэгэхээр энийг агуулж байдаг тийм одоо кофлет гэд хүлхмэл байна. Энийг бол өдөрт 1-4 удаа бол хүлхэж хэрглэж болно. За мөн одоо маш их тийм цочролтой хуурай ханиалга байгаад байгаа бол бризол гэд одоо тийм тайвшруулах үйлчилгээтэй, харшлын эсрэг үйлчилгээтэй ийм сиропыг бас хэрглэж болох юм аа. За ер нь бол вирусын үржлийг дарангуулдаг одоо чихэр өвсний үндсэнд дагуулдаг глицеризин гэдэг ийм бодис байдаг. Тэгэхээр энэ глицеризин гэдэг бодис нь бол РНК буюу ДНК агуулсан бүх төрлийн вирусуудын үржлийг бас зогсоодог ийм нөлөөтэй байдаг. Энийг ашиглаж бол ковидос урьдчилан сэргийлэх, за мөн ковидын үед, ковидын дараа ч гэсэн одоо хэрглэж болох ийм бэлтгэл бол бас одоо хэрвээ ханиалга цэртэй байгаа бол Диаков юм уу кофлет хэрэглэхэд энэ үр дүн сайтай байдаг. Хэрвээ одоо цочрол ихтэй хий ханиалгатай байгаа бол бризол уух нь илүү тохиромжтой. Тэгэхээр ер нь өдрийн турш бол одоо Диаков юм уу кофлетыг хэрэглээд орой унтахынхаа өмнө бризолыг уухад бол бас одоо яг энэ шөнийн турш үүрээр эднэр ханиалгах энийг бол бас дарах ийм нөлөөтэй байгаа. Тэгэхээр Диаков кофлет хоёр найрлагынхаа хувьд бол жижигхэн ялгаатай байдаг. Диаков нь бол зүгийн балыг агуулаагүй, харин кофлет нь бол зүгийн балын агууламжтай байдаг байгаа. Тэгэхээр зүгийн бал бол маш өөртөө бол олон төрлийн эрдэс бодисуудыг агуулж байдаг. Замун одоо дархлааг нөхөн сэргээх ийм бодисуудыг агуулж байдаг гэдгээрээ бас давуу талтай. Тийм болохоор одоо ер нь хүлхмэлийг хоногтоо 4 удаа яг одоо ковидор өвдөхөөс сэргийлэх, өвдөж явах үед замун одоо өвдсөний дараа хэрэглэх тохиромжтой байдаг. Харин Диаков нь бол одоо сахарын өвчтөй хүмүүст, замун одоо настай хүмүүст, жирэмсэн бага насны хүүхдүүдэд өгөхөд бол ханиалга дарах, цэрийг ховхлох, замун одоо амьсгалыг чөлөөтэй болгох тийм ээ ийм нөлөөтэй байдгаараа бас давуу юм. Уушигны үйл ажиллагааг дэмжих, эмчлэх, нөхөн сэргээх зорилгоор өнөөдөр та бүхэндээ Диаков, кофлет, бризол гэсэн эдгээр эмнүүдийг санал болгож байна. За эдгээр эмнэн дотор агуулгадах гүгэл, чихэр өвс, лидер, ар уур, бар уур гэд эдгээр эмийн ургамлууд нь коронавирусын халдварын үед хэрэглэхэд маш үр дүнтэй байгаа нь олон тооны судалгаар батлагдсан байдаг. За чихэр өвсийг жишээлбэл авч үзэхэд чихэр өвсөн дотор агуулгадах биологийн идэвхт байцууд нь коронавирусын үржлийг дарангуулж коронавирусын улмаас үүссэн уушигны өрөслүүдийг бүрэн гүйцэд эмчилж дээрээс нь өрөслийн улмаас үүссэн цэрийг хохол шингэлэн уушиг цэвэрлэх үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд дахинд алдаршаад байгаа лээ. Тэгэхээр энэ чихэр өвс нь өвсний одоо цэвэр хандыг болвол Диаков, кофлет эмэнд бол их өндөр тунгаар авсан байдаг. За үүнээс гадна одоо лидер гэдэг эмийн ургамал байгаа. За лидер бол манай Монголд бас ургадаг. За үүнээс гадна Монгол төвдийн одоо уламжлалт хамгаалах ухааны 181 одоо жоронд ордог ийм түгээмэл хэрэглэгддэг эмийн ургамал байдаг. За лидер бол өөрөө маш хүчтэй антиоксидант, өөрөөр хэлбэл гадны одоо хортой нэгдлүүдээс уушигны эд эсийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Дээрээс нь хүний одоо өөрийн дархлааны эсүүдийг маш сайн дэмжиж өгдөг учраас яг энэ коронавирусын халдвараар өвдсөн байгаа уушигны өрөвсөлт өвчнөөр бага зэрэг өвдсөн байгаа энэ хүмүүсийн хувьд бол уушигны эдийг нөхөн сэргээх, за дээрээс нь уушигны одоо өөрийнх нь хувь хүний дархлаа тогтолцоог сайжруулах зорилгоор бас давхар хэрэгжилж болдог ийм эмийн ургамал байгаа. За 3 дахь эмийн ургамал бол ар уур, бар уур, жүр уур гэд 3 үр байгаа. За энэ 3 үр бол манай Монголд одоо төвөмөл хэрэгэлдэг манд өрөв, норов долоо гэд тангуудад бас нэлээдгүй их тунгаар ордог ийм эмийн ургамал байдаг. За үүнээс гаднаас мөн одоо Диаков, кофлет, бризол гэсэн энэ 3 эмийн
эмийн ч гэсэн орсон байдаг байгаа. Тэгэхээр ар үр, бар үр, жүр үр гэдэг эдгээр эмийн ургамлууд маань бол нэгдүгээр одоо маш их С витамины агуулмж өндөртэй байдаг. Ингэснээр бол дархлаа тогтолцоог сайжруулах нөлөө үзүүлнэ. Дээрэс нь уушигны өрөвслийг дарж өгнө. За дээрэс нь гуурсан хоолой сасны цочрлыг нь бууруулж өгөх, нөгөө хий ханиалгах, зовирыг намдаах бас үйлчлэгээ үзүүлдэг байгаа.